Сайн байцгаана уу, Chill Guys минь. Өнөөдөр бидний чийлэрч үзэх кино бол 2019 онд нээлттэй хийсэн Америкийн эрх чөлөөний төлөө тэмцэгч Harriet Tubman-ы бодит амьдралаас сэтгүүлсэн намтар түүхэн драм төрлийн кино. Гол дүрд Cynthia Erivo. За нэг манай Black Panther киноны энэ ихч тоглосон гоё кино шүү. Энэ кинонд та хэдэд маань боолчлолын үеийн хатуу бодит байдлыг харуулахын зэрэгцээ эрх чөлөөний үнц нь ямар чухал болохыг ойлгуулах бүтээл юм. Chill орчноо бүрдүүлээд кинонд орцгоё. Chillax, Chill Guys. Киноны үйл явдал Минти газар хэвтэн өөр тохиолдсон таагүй дурсамжуудаа эргэн санаж буугаар эхэлдэг. Тэрний эгч нарыг өөр эздэд зарсан бөгөөд тэрээр тухайн үйл явдлыг бодон хэвтэж байна. Тэр үед тэрний нөхөр болох Жон ирж Минти хэмээн сэрээдэг. Тэрээр эхнэрээс өмгөөлөгчөөс авчирсан бичгийг харуулж тэд баярлан зогсож байх хооронд Минтигийн аав ирж "Аав, бид чадлаа" хэмээн аавдаа тээврүүлдэг. Дүрс шилжин номлогч номлол үлдэн өнгөт арьснууд болох Минти болон Жон ах эгч аав ээжтэйгээ хамтран залбирч байдаг. Номлогч тэдэнд "Та нар 3-22-т байдаг сургаалыг дагаж мөрдөөсөө хэмээн хүсэж байна. Боолууд эзнээ хамгийн ихээр дагаж хүндлэх хэрэгтэй. Ганцхан харж байхад нь хүндлээ зогсохгүй. Тэдэнд чин сэтгэлээсээ үйлчилж эзэн тэнгэртээ шүтэн бишрэх хэрэгтэй" хэмээн хэлээд явдаг. Залбирч дууссаны дараа номлогч тэдэнтэй уулзсан явсны дараагаар Минтигийн аав эзэнтэйгээ нэгэн зүйлийг ярилцахаар очдог. Тэрээр Жон болон Минти нар гэр бүл болох бодолтой байгаа. Хүүхдээ эрх чөлөөтэй болохыг хүсэж байгааг хэлдэг. Гэтэл эзэн "Юу яриад байгаа юм бэ?" хэмээн хэлэхэд Минтигийн аав "Таны дээд эцэг Минтигийн ээжийг 45 нас хүрэхэд нь тэрний хүүхдүүд болон бусад бүх хамаарал бүхий хүмүүсийг эрх чөлөө болгохоор гэрээслэн үлдээсэн. Гэтэл Минтигийн ээжийг 46 настай байхад нь зарсан. Өмгөөлөгч энийг хууль бус гэж хэлсэн" хэмээн тайлбарладаг. Үүний дараа эзэн өмгөөлөгчөөс ирсэн бичгийг уншин "Сайн сонс охин минь. Аав нөхөр чинь эрх чөлөөтэй байж болно. Харин чи, ээж чинь, ах эгч нар чинь бүгд амь насаараа миний өмч. Та нарын хүүхэд, ач зээ нар чинь бүгд миний өмч. Ойлгосноо?" гэж хэлэх үед тэрний ээж цөрхрэн уйлж "Миний охтыг өмнөдийн хүмүүс зарсан. Чи бол адгийн амтан" хэмээн уйлдаг. Минти тэндээс яваад бурхан хандан залбирэн хуульж байхад эзний хүү ирэн "Бурхан хар эрснүүдийн гуйлтыг сонсдгүй юм. Би баг ухтаа чамд хэлдэг байсан биз дээ. Намайг өвдсөн үед ээж маань чамаар асруулдаг байсан. Чамайг залбирч байгааг хараад айсандаа миний өвчин хүртэл алга болчихдаг байсан юм. Гэвч чиний залбирал бурханд хизээч хүрэхгүй. Юугаа бодож өмгөөлөж хүсэлдэг байна. Чи бол зүгээр л манай өмч. Манай гэрийн гахаатай адил бид чамайг хүссэн үедээ зарж болно" хэмээн хэлээд тэрнийг алгаддаг. Үүний дараа Минтиг хурдан гэртээ очиж ажиллаа хийх хэмээн авч явдаг. Шөнө дунд унтаж байхдаа зэрэгцэн эзэгтэй Эдвард хэмээн хашгирна. Эзэн ноён шөнө дунд нас барсан бөгөөд хүмүүс гашуудан тэрнийг сүүлчийн замд нь үдэн гаргадаг. Залуу ноён Минтиг зарна хэмээн зар хатгад Минти энийг мэдэж зогдох хүсэл төрдөг. Тэрээр мод хагалж байхдаа өөрийгөө зүгтэж байгаагаар төсөөлөн бодож яг тэр мөчийг боломж гэж үзэн хагалж байсан мод сүхэ орхиод гүн зүгтгаар өөрт хэрэгтэй зүйлсээ авахаар явдаг. Минти нөхөртөөгөө уулзсан "Би зогтох хэрэгтэй. Намайг зарах гэж байна" хэмээн хэлэхэд нөхөр нь "Хоёулаа хамт явна" гэж хэлдэг. Тэрний нөхөр болох Жон төрөхтөө эрх чөлөөтэй төрсөн бөгөөд Минтитэй хамт явбал боол аргуулсан хэрэгээр эрх чөлөөгөө алдаж магадгүй талаар Минти нөхөртөө хэлдэг. Жон эхнэртэйгээ явах талаараа хэлэхэд Минти төв хаалга дээр хүлээж байгаарай. Би ээжтэйгээ салах ус хийчгээд ирье хэмээн гүн явлаа. Тэрээр алсаас ар гэрийнхэнтэйгээ салах ус хийж дуудуулан явах гэж буугаа илэрхийлдэг. Гэрийнхний ч мөн тэрнийг үдэн хамт дуулж өгдөг. I'm sorry, I'm gonna leave you. Farewell, oh farewell. You in the morning. I'm gonna leave you. Тэр өөрт хэрэгтэй зүйлсээ бэлдэн гэрийнхэнтэйгээ салах ус хийн газар дээр зүрх хутгаар зуран үлдээгээд явдаг. Минти нөхөртөөгөө төв хаалга дээр уулзалгүй сүүлчийн удаа эргэн хараад ганцаараа зүгтэн явлаа. Тэрний нөхөр шөнө болтод хүлээгээд гэрийнхээ зүг алхаж байтал залуу ноён гэрэн "Чи энд юу хийж байгаа юм? Энд ирэх хэрэггүй байхгүй үсттэй"
Гэрлүгөө буцаад яв. Хэмээн хэлдэг. Яг энэ үед Менти алга болсон болохыг залуу ноён мэдээд тэрээр Джоноос тэр хаана вэ хэмээн асуухад Джон мэдэхгүй хэмээн хариуллаа. Менти шүн дунд аав дээрээ ирж тэрнтэй салах ёс хийдэг. Тэрний аав би чамайг огт хараагүй. Чамайг энд байгааг ч мэдэхгүй хэмээн хэлээд ууданд талх болон эдэх зүйлс хийж өгдөг. Грийн санвартны хийд рүү очиод миний төлөө залбираарай гэж хэлээрэй. Аав нь урагж чамтай хамт байгаа шүү. Хэмээн модор сэлсэн өөрийн толгоог охиндоо өгч явуулдаг. Менти аавынхаа хэлснээр санвартан дээр очин сүмийн хаалгыг тогшиж додогшордог. Санвартан тэрнийг оруулан суулгахад Менти аав минь намайг баригдалгүй зүгтхийн тулд таныг миний төлөө залбираарай гэсэн хэмээн хэлдэг. Тэгэхэд санвартан айдас бол чиний дайсан. Бурханд идэг. Алтан гадаас одод чамайг замчлана. Алтан гадсыг дагаж яв. Хэрвээ од харагдахгүй бол голын урсгалыг даг. Голын ус харагдахгүй бол чимээг чагна. Хэрвээ гол уйрлсан байвал хамгийн өндөр гүүрээр гараад шууд хойд зүг рүү яв хэмээн хэлдэг. Санвартан хэд хоног зүгтсний дараа мөрөн баруун гар тал дээр чинь таарах болно. Төмрийн дарахныг хайж болоод уулзаарай. Би тэрэнд үг дамжуулах болно. Бурхан чамайг ивэх болно охин минь хэмээн хэлдэг. Энэ зуур Ментигийн нөхөр болон аавын Ментиг хаашаа явсныг асуун байцааж байна. Менти шүн дунд амарч байгаад өглөө сэрэх үедээ нохоотой морьтой хүмүүс өөрийг нь хайж угааг зөөдлөн цочид сэрлээ. Яг тэр үед ойр хавьд үнэхээр л морьтой хүмүүс, нохоотой хүмүүс тэрнийг хайж байдаг. Менти хурдан босон зүгтангүйлээ. Тэрээр ой мод дундуур тэднээс зүгтангүйсээр гүүрэн дээр ирэхэд хоёр талаас нь эзэн болон нутгийн иргэд бүсэлж авлаа. Зүгтах харахгүй болсон Ментиг эзэн нь эсэргүүцэх хэрэггүй. Буцаад ир. Гэрийнхэн чинь чамд санаа зовоод байна. Гэртээ харьцгаая л да. Би чамайг зарахгүй боли хэмээн ятгадаг. Менти гүүрэн дээр гарч хүчтэй урсгалтай ус руу үсрэхээр завдах үед эзэн нь тайвшраа Менти. Буцаад ир. Би чамайг зодож зовоохгүй. Гэртээ оч. Нөхөр чинь хүлээж байгаа гэж хэлдэг. Харин Менти би эрх чөлөөтэй болно. Үгүй бол үхэн хэмээн хэлээд хүчтэй урсгалтай гол руу үсрлээ. Залуу эзэн голын дагуу тэрнийг хайсан боловч олж чадалгүй өгсөн гэж бодон эрлээ зогсоодог. Менти голын гэрэг дээр ухаан орон сэрээд аавынхаа өгсөн зүйлийг байгаа эсхийг шалган халааснасаа гаргаж ирэхэд нь байгааг хараад ихээр л баярлдаг. Ингээд цааш үргэлжлүүлэн зогцсаар байлаа. Тэрээр нэг айлд ирж овоолсон өвдөстэй морин тэрэгний доор нуугдан явлаг. Явх замд нь гинжлэгдсэн боолууд зөрөн өнгөрлөө. Морин тэрэгний эзэн морио зогсоон "Наана аваач чи мэдэж байна. Одоо гарч ирж болно" хэмээн хэлээд тэрнийг аюулгүй газар буулган явуулдаг. Менти нэгэн суурин газарт ирээд завчин залуугаас "Уучлаарай, би Гарет гэдэг дарахныг хайж байна" хэмээн асуухад завчин залуу "Болгоомжтой бай охин минь. Чи хагас нүцгэн өглүүд харагдаж байна" хэмээн хэллээ. "Чамайг харсан хүн болгон ямар хүн гэдгийг чи мэдэж байгаа. Чиний хайж байгаа хүн эндээс 1 км орчим зайтай байгаа" хэмээн хэлээд өөрийн нөмөргийг нөмрүүлэн явуулдаг. Менти төмрийн дархан дээр ирэн "Та санвартан таних уу?" хэмээн хэлээд ухаан алдлаа. Тэрээр ухаан орс ирэхэд орон дээр унтаж байх бөгөөд тухайн дархан залуу тэрнийг авч яван нэгэн газарт хүргэдэг. Тэрээр Ментиг Пенсильвани хил дээр авчирч боолчлын эсрэг нийгэмлэгийг хайж олоод энэ хүнтэй уулзаарай хэмээн тухайн нийгэмлэгийн хүний зургийг өгдөг. Эргэж уулзах хүртэл бурхан чамайг ивэг хэмээн Ментиг явуулдаг. Менти баярлан нарны гэрэлд туяаг харан эрх чөлөөнийхөө төлөө алхаж байгаадаа баяртай явдаг. Пенсильванд ирэхэд тэрээр бусдаас айн дагжин алим хөдөлж буй залуу дээр очин боолчлын эсрэг нийгэмлэгийг хайж байна хэмээн хэлдэг. Тэгэхэд залуу "Чи айх хэрэггүй. Бидний шиг хүмүүс энд маш олон байгаа. Бусдын өмнө битгий бүхий. Цээж тэнэгэр алах" хэмээн тэрэнд алим өгөөд явууллаа. Менти боолчлын эсрэг нийгэмлэг дээр ирэн зураг дээрх залуу дээр очиж "Гарет гэдэг цагаан эрсдэн намайг явуулсан юм" хэмээн хэлдэг. Тэд нэгэн өрөөнд орон уулзах бөгөөд залуу тэрнээс "Бүтэн нэрээ хаанаас ирсэн хэлээрэй" хэмээн тэмдэглэл хөтэлдэг. Менти өөрийнхөө тухай ярин "Би болон манай гэр бүлийг өмчлөдөг" хэмээн хэлэхэд залуу "Одооноос чамайг хэн ч өмчлөхгүй. Чи эрх чөлөөнийхөө төлөө 1600 км газрыг ганцаараа туулж ирсэн нь үнэхээр гайхамшигтай. Одооноос чи эрх чөлөөтэй хүн" хэмээн хэлдэг. "Эрх чөлөөнийхөө төлөө чи шин нэртэй болох ёстой. Чамайг хэн гэж дуудах вэ?" гэхэд Менти Harriet Tubman хэмээн хэлдэг.
Энэ мөчөөс эхлэн тэр шинэ хүн болон дахин төрж буймат мэдрэмж төрдөг. Тиймээс одооноос тэрнийг Минти биш, харин Харит хэмээн нэрээр нэрлэдэг явъя. Харитыг 13 настай байхад нь эзнийх нь гэрт ирсэн зөнч тэрний толгой руу хүчтэй зогсноос хойш тэрээр болох гэж буй зүйлсийг урьдчилан мэдэрдэг зөн совинтой болсон байдаг. Харитыг нэгэн газар авчрах бөгөөд тэр газар нь оргон ирсэн боолуудыг асран хамгаалж байрлуулдаг хадагтай Ванчаны гэр байв. Харит тэрнийг эзэгтэй хэмээн дуудах үед хадагтай нэмсэглэн тэрнийг дээш дагуулan гарч байшингаа танилцуулдаг. Харит хар ярьстай хүн өөрийн гэсэн байртай байгааг харан гайхаад чи эргчүүлээд төрсөн юм уу? Чи хизээч айж байгаагүй баха. Мөн амьдралынхаа төлөө хизээч зүгтэж байгаагүй бах хэмээн хэлдэг. Харит усанд орохоор хувцас тайлах үед тэрний нуруу сорвоор дүүрэн байгааг Вачана хараад сэтгэл нь өвддөг. Тэрээр Харитаас найз залуутай юу хэмээн асуухад Харит өөрийнхөө тухай ярин нөхрийнхөө эрхчлөөг хулгайлахгүй гэсэндээ тэрнийг үлдээгээд ирсэн хэмээн гэрийнхэндээ санаа зовж буугаа хэлдэг. Харин Вачана ар гэрийнхэнд чинь мэдээ хүрэх хүмүүс байгаа. Тэр хүмүүсээр дамжуулан чамааг аюулгүй байгааг чинь мэдэгдээ хэмээн хэлээд Харит баярлаа эзэгтэй гэж хэлдэг. Вачана тэрэнд намайг нэрээр минь дуудаж болно. Одоо чи эрхчлөөтэй болсон учраас хэнийг ч эзэгтэй гэж дуудах хэрэггүй хэмээн хэлээд сайн усанд ороод амар. Маргааш чамааг цалинтай ажилд оруулна гэж хэлдэг. Харит шинэ ажилд орж аз жаргалтай болсон чи гэрийнхний үргэлж сансаар байдаг. Нэг жил өнгөрсний дараа тэрээр завчин залуугаас гэрийнхнээс минь үг дайсан уу хэмээн асуухад гэрийнхэн нь аюулгүй байгааг мэдэж байгаач ямар нэгэн мэдээ ирээгүй болохыг олж мэддэг. Харит нийгэмлэгийн залуугаас гэр бүлийнхэнд минь хүргээд өг хэмээн хүсгэд залуу чи маш их эрсдэлд орно. Хэрвээ баригдуулж чамааг тамалж байгаад энэ газрыг мэдэж магадгүй хэмээн анхааруулдаг. Тэгэхэд Харит бурхан надад тусалсан. Би өмнө нь чадсан учраас дахиад ч чадна хэмээн хэлээд Вачанагоос гэртээ буцаж очоод гэрийнхний авчрахад надад туслана үсттэй гэж асуудаг. Вачано тэрэнд туслан буу болон эрхчлөөтэй хүний бичиг баримтыг өгч явууллаа. Харит галт тэргэнд суун өртөөн дээр буудаг. Тэрээр гинжлэгдсэн боолуудыг харан зогсож байхад цагдаа нарт анзаарагддаг. Цагдаа нар тэрний бичиг баримтыг шалхан хаан төрсөн болохыг асууж чиний өндөр 170 см гэж бичигдсэн байхад яагаад 160 байгаа юм хэмээн шалгалаа. Харит тухайн үед би өндөр өсгөд өмссөн байсан юм а хэмээн хэлж аргалан аюулгүй газар гарч чаддаг. Нөгөө талд Харитын өмнөх эзэд өрнийхөө талаар ярилцсан өөрөө яаж тарах вэ хэмээн хэлэлцдэг. Тэд хамгийн багадаа 2 боол зарвал $1500 хүрэх боломжтой хэмээн ярилцаж боолуудаа зархаар шийддэг. Харит өссөн газартаа ирж нөхөртөөгөө уулзахаар очлоо. Тэрээр нөхрөө харан ирснээ мэдэгдэн дуулахад нөхөр нь арга ширгэн тэрнийг хараад гайхан дутагш оруулдаг. Тэд баярлан уулзах бөгөөд Харит одоо хамтдаа явцгаая. Чи тэнд очиод эрхчлөөтэй амьдарч болно. Би тэнд эрхчлөөтэй байгаж гэрийнхний маш их санаж байна хэмээн хэлдэг. Гэтэл нөхөр нь тэрнийг өгсөн гэж бодсон тул өөр их нэртэй болсон гэдгийг хэлдэг. Мөн тухайн эмэгтэй нь эрхчлөөтэй нэгэн бөгөөд Жоны хүүхдийг тээж байгаа гэдгийг Харит сонсдог. Харит уйлан надаас холд хэмээн хэлжэдэд салцгаалаа. Тэрээр маш их сэтгэлээр үнэн. Би нөхрийнхөө төлөө ийм урт замыг туулж ирсэн байхад яагаад ийм зүйл болчихов хэмээн бурханд хандан гомдолдог. Яг тэр үед өөрийгөө ийш тийш гүйж байгаагаар харин ухаан алдан унахад Харитын аав ирсэн байдаг. Тэрний аав чамайг ирсэн байгааг Жоноос сонсоод ирлээ. Ах нарыг чинь өөр хүнд зархаар болсон. Би тэднийг эрдэнэшийн агуулгад нуусан байгаа хэмээн хэлдэг. Харит аавтайгаа хамт ах нар дээрээ очиход ах нар нь тэрнийг хараад ихэд баярлан тэвэрлэдэг. Мөн Харитын ээж тэрнийг живж өгсөн гэж сонсоод ухаан санаа нь самуурсан болохыг Харит мэдэж авлаа. Явхаас өмнө Харит аавтайгаа тэвэрлэн салах ёс хийх бөгөөд та хоёроо хамт аваад явъя гэхэд аав нь та хэд эргчлөөтэй болвол аав ээж хоёр нь зүгээрээ хэмээн хэлээд тэднийг явууллаа. Тэднийг явах үед холоос нэгэн залуу ажиглан сууж байна. Харит санвартан дээр ирж хаалхын тогшоход санвартан тэрнийг хараад ихэд баярлан дотогш орууллаа. 5 боол орсон тухай эзэдүүд нь мэдэж Харитын эгчээс та нар хуйлцсан биз дээ хэмээн асуун чиний 2 хүүхдийг яг одоо зарна гэж сүрдүүллээ. Тэр үед Харитын эгч Харит ирээд ах нарынхаа авч явсан гэдгийг хэлж залуу эзэн
Менти өгсөн. Яах вэ хэлсэн үгэнд ч нэтгэе. Хэмээн хэлээд тэднийг хайхаар явдаг. Шүн зураг зурж байсан залуу хайртын зургийг харуулan тэднийг хаана байгааг олоход туслая. $1 өгчих. Би боолын ангуучдыг танина. Хэмээн хэлээд тэднийг хамт хайхаар болдог. Зүгтсэн боолуудыг хайхаар боолын ангуучд болон нутгийн иргэд цугларч нохоо болон морьтой ирэл хайгуулаа эхлүүллээ. Харит хөгшин эмэгтэй нэлх хөөхөдгээд нийт 9 хүний хамт зогтож явахдаа буутай цагаан арьсд хүмүүс тэднийг хайж байгааг анзаардаг. Харин тэдний байршлыг хэлсэн залуу дурангаар ажиглан мэдээллийг залуу ноёнд дамжуулж тэднийг урд талын гүүрэн дээр тосож явахаар болдог. Харит зогтож явахдаа газар сөхрөн унаж гүүрэн дээр хүмүүс хүлээж байгааг мэдэрч бид өөр замаар явах хэрэгтэй хэмээн хэллээ. Энэ бүхнийг харсан нөгөө залуу Харитыг гайхан модон дээрээс ажиглан үлддэг. Харит бусад хүмүүстэй хамт гол гатлах хэрэгтэй гэж хэлэхэд нь ах нь чи тэнэг зүйл ярьж байна. Бид гол гатлах чадахгүй штэ хэмээн хэлж хүмүүс ч татгалздаг. Харин Харит гараа өргөн гол руу алхан орлоо. Голын дунд очиод бурхан минь бидэнд туслаарай хэмээн хэлж айлгүйгээр голыг гатлан гарлаа. Энийг харсан хүмүүс тэрний араас мөрөөрн даган алхсаар бүгд голыг амжилттай гаталлаа. Тухайн үйл явдлыг харсан зурагчин залуу цагаан арьс хүмүүстэр очин тэдний мөрийг алдсан гэж хэллээ. Гэтэл залуу ноён уурлан тэрэн рүү буудах гэж байхад боолын ангуц залуу бууган зохиж тэр азар амьд үлдлээ. Голыг амжилттай гаталсан хүмүүс баярлан Харитыг харан бурханд залбирдаг. Харит өөрийнхөө шинэ нэрийг бусадтай хэлэн танилцууллаа. Миний хэлснийг дагаж чадвал бид аюулгүй газарт хүрч чадна гэж хэлээд тэднийг боолуудын авран хамгаалдаг газар авчирдаг. Боолыг чөлөөлөх нийгэмлэгийн залуу Харитыг 9 хүнийг аюулгүй авчирсныг хараад гайхан биширлээ. Хол зам туулсан тэд хоол идэн амардаг. Дараа нь Харитыг боолыг чөлөөлөх нийгэмлэгийн залуу нэгэн газарт авчирдаг бөгөөд тэр газар нь боолуудыг оргод зүгтахад тусалдаг хороо байв. Харит 9 тэг хэмээн самбар дээр бичихэд залуу тэр 9 хүнийг ганцаараа аварч нэг ч хүнийг алдалгүй аюулгүй авчирсан. Тиймээс би тэрнийг манай хороонд авчирч хөтөж болгож байна хэмээн хэлж Харитыг гишүүнээр ирсүүлдэг. Харит энхүү маш олон боолыг аюулгүй эрх чөлөөний замд нь хөтөлсөөр. Их хэмжээний боолоо алдсан эцдүүд Харитыг эрен хайж байгаа тухай тэрнийг олж өгвөл их хэмжээний мөнгө өгөх болохыг зарлсан зарлууд гарч ирсээр байна. Харит олон хүнийг аварсан хэдий ч өөрийнхөө гэр бүлийг бүрэн авраагүй учраас эгчийгээ аврахаар өмнөх эзнийхээ гэрийн гадна ирж цонх руу чулуу шидэн эгчийгээ дуудан гаргаж ирж уулздаг. Харит эгчийгээ хамт явъя гэх үед эгч нь хүүхдүүдийг минь аваад явсан. Би хүүхдүүдгүйгээр хаашаач явахгүй гэдгээ хэлж буцаж гэртээ ирдэг. Харит эгчийгээ эргэж ирж автал тэрнийг харж хандаж өгөөрэй. Тэрнийг битгий зовоогоорой хэмээн бурханд залбирч байхад хойно нэгэн хүн зогсож байдаг ба тухайн хүн нь Харитын зургийг зурж эзэнт нь өгсөн нөгөө залуу байна. Харит бууга гарган тэрэн рүү чиглүүлэхэд нөгөө залуу тэрэнд тусламаар байгаагаа хэлж тэрнийг бурхантай харилцаж байгааг харсан. Магадгүй тэр биднийг уулзсан байх гэж хэлдэг. Хүмүүс Харитыг барихаар эрцгэх үед тэд моринд сун зугтлаа. Баян ноёд Харитыг яах тухай ярилцаж орогдол боолуудын эсрэг хууль батлахаар болдог. Үүний улмаас орогдол боолууд умар зүг рүү буюу Канада руу зүгтах шаардлагатай боллоо. Харит тухайн үед ах нараа хайж явах бөгөөд Бочанотой салах ёс хийхээр гэрт нь ирэх үед боолын ангуучулан залуу ноён нар Харитыг хаана байгааг хэлүүлэхээр тэрнийг зодож байлаа. Харит тэднийг ханны цаанаас хар зогсох бөгөөд боолын ангууч тэрнийг хэд хэдэн удаа зохиж нүүрлүүн хүчтэй өшөглөн амийн хороолоо. Харит тэрнтэй салах ёс гүйцэтгээд гэрээс нь гарч усан онгоцон суухаар очдог. Тэр үед залуу эзэн Харитыг хараад бууддагч Харит усан онгоцон сууж Канада руу зүгтэж чадлаа. Харит энгийн амьдралаар амьдарч гэртээ пирог хийж байхад эгч нас урж буугаар зүгнэн хараад ухаан алдан ундаг. Энийний дараа тэрээр боолуудыг чөлөөлөх нийгэмлэг дээр ирж цаашид боолуудыг хэрхэн чөлөөлөх талаар ярилцдаг. Тэнд хүмүүс боолуудыг чөлөөлөхийн тулд 10-аас илүү боолын ангуучийг устгаж эргэний дан эхлүүлэх хэрэгтэй хэмээн ярьж байхад Харит
Бид бууж өгөөд дайныг хүлээх хэрэггүй. Боолуудыг эргчлөөтэй болгох ажлаа үргэлжлүүлэх хэрэгтэй. Галт тэргээрч вэ, сүүх тэргээрч вэ, усан онгоцоорч вэ, бүр явган байсан ч болно хэмээн хэлдэг. Гэтэл бусд нь боолуудыг аврах газар хэтэрхий хол байна. Гэхэд Харит хол байна гэдэг шалтгаанаар бид боолуудыг орхиж болохгүй. Боолууд яаж амьдардгийг та нар мэдэхгүй. Та нар эргчлөөтэй төрсөн. Эргчлөө ямар байдгийг мартал удаан эргчлөөтэй амьдарсан. Та нар тав тухтай гэр, сайхан амьдрал, үзэсгэлэнтэй эхнэрүүд байгаа. Харин би тэр бүхнийг мартаагүй. Хүүхдүүдийн хүртэл ажил хийгээгүй гэж зоддог. Хар ярьстай гэдэг шалтгаанаар охид эмэгтэйчүүдийг хүчирхийлдэг. Ах нарын зодож, эгч нарын хүүхдүүдийг өөр хүмүүст зардаг. Ямар хүн гэдгээ мартахыг боолууд бид хичээдэг. Тэд ямар зовлонд байдаг, ямар их төсвөр төвчээртэй байдгийг бид өөрийн биеэр мэдэрсэн. Тэдний нулимсыг би харсан. Өөрийнхөө эцсийн цусыг дуустал би тэднийг чөлөөлөхийн төлөө явна. Би хийж чадах бүхнийг хийж олон боолыг аврах болно хэмээн Харит хэлэхэд хүмүүс тэрэнд алгадчихдаг. Харит гэртээ унтаж байхад аав нь аюул орсныг зөгнөн хараад Яма баглан аав ээж дээрээ очихоор явлаа. Тэр сүмд сууж байх үед зурагчин залуу ирэн аавыг чинь олон боолыг өртөөнөөс аргуулсан хэрэгээр барихаар хайж байна гэж хэлхийг сонссон Харит сүмээс гарч ээжигээ аврахаар явдаг. Дараа нь аав дээрээ очиж таныг хүмүүс хайж байгаа. Яг одоо зүгтах хэрэгтэй хэмээн хэлж аав ээжигээ морин тэргэнд суулган өөрөө эгчийнхээ хүүхдүүдийг авахаар явдаг. Залуу эзний гэрт хүмүүс ирэн танаа боолоос уулж манай боолууд хамт зүгтсэн. Бид их хэмжээний хохирол амссан. Төлбөрөө төл хэмээн шаарддаг. Тэр үед залуу эзний ээж бидэнд Харитын эгчийн хүүхдүүд байгаа. Тэр хүүхдүүдийг авахын тулд Харит өөрөө манад ирэх болно хэмээн хэллээ. Нөгөө талд Харит гэрт нь орж эгчийнхээ хүүхдийг авахар очдог. Тэр байшин дотор хүмүүсийг хүлж орхиод хүүхдийг аваад гарлаа. Байшингаас гарч ирээд бусад боолуудыг авч явахын тулд дуулан тэднийг дууддаг. Тэд морин тэргээр явж явах үед нэгэн эмэгтэй намайг хамт аваад яваач, эзэн минь намайг алах гээд байна гэж гуйлаа. Харит тухайн эмэгтэйгээр морин тэргийг бариулж өөрсдөө тэрэгний доор нуугдан буутай хүмүүсээр хамгаалуулсан гүүрийг худал ярин аюулгүй гарч чаддаг. Залуу эзэн тэдний араас хөөсөр байна. Харит тэднийг ирж байгааг хараад бусдыгаа заваар явуулж өөрөө үлдэн боолын ангуучулан залуу эзнийг саадуулж бусдыгаа аюулгүй явуулдаг. Харит боолын ангуучулан залуу эзнээс зүгтэн өндөр хад үүд авирч байхад боолын ангууч араас нь бууддаг. Тэр үед залуу эзэн би тэрнийг амьдаар нь барьж хэлсэн биз дээ хэмээн уурлан боолын ангуучийг буудан хороогоод Харитын араас хөөлөө. Харит зогтож яваад модны ард орон бууга цэнэглэн залуу эзэн рүү чиглүүлэн бууга хай хэмээн сүрдүүлдэг. Залуу эзэн бууга газар хайсан чи халааснасаа дахин буу гарах гэж оролдох үед Харит тэрний гарыг буудан мориноосоо буу хэмээн хэлж өмнөө сөхрүүлдэг. Харит би хэний ч өмч биш. Цусанд хутгалдсан дайны талбарт өгөхөөс өмнө хүмүүс амьд үлдэх хэрэгээ алдсандаа л гашуудж байна. Боолын хөв тавилангаасаа болж тэд зовж байна хэмээн хэлээд тэнгэр өд буудаж бууга шидэн хүн хүнээ хөмчлөхийг бурхан зөвшөөрөхгүй. Бидний цаг ойртож байна хэмээн хэлээд тэрний морийг унан явдаг. Яваад агараа охин минь, яваад агараа. Дараа нь Харит цэргүүдийг удирдан боолчлын эсрэг хүчнийхэнтэй хамт боолуудыг авахар тулалддаг. Голын дунд Харит дуулж эхлэхэд хүмүүс модон дундаас гүйлдэн гарч ирж тэднийг аварснаар хайртай хүмүүс дээрээ очдог. Wade in the water, God is gonna trouble you. Ингэснээр Харит хэмээх бодит түүхээс сэтүүлсэн кино маань дууслаа. Харит Топмен газар дорх төмөр замын хамгийн алдартай удирдагчдын нэг байсан бөгөөд 70 гаруй хүнийг эргчлөөтэй болгосон юм. Иргэний дайны үеэр тэрээр Америк нэгдсэн улсын талд тагнуулчаар ажиллаж 150 гаруй хар арс цэргийг удирдан 750 гаруй боолыг чөлөөлсөн байдаг.
Мөн Америк нэгдсэн улсын зэвсэгт булгаллыг удирдах байсан 100 эмэгтэй удирдагчдын нэг болсон юм. Хожим нь тэрээр дахин гэрлэж амьдралаа бооловдог чөлөөлөх болон эмэгтэйчүүдийг сонгох эрхийн төлөө зориулсан юм. Harriet Tubman 1913 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 91 наснда гэр бүлийнхээ дэргэд тайван нүд ансан юм. Тэрний сүүлчийн хэлсэн үг би та нарт зориулж байр бэлдэж байна. За ингээд ээлжид чийл кино маань дуусаж байна. Та хэд таалагдсан байхаа гэдэгт итгэлтэй байна шүү. Хэрвээ таалагдсан бол дараагийн бичлэгийг цаг алдалгүй үзэхийн тулд лайк болон subscribe дараарай. Хайртай шүү та нартай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай. Chillax, chill guys.